Үеийн фонк монко унтраа. Сайн уу? Энэ видеон дээр Gamers гэдэг анимыг recap хийчих шахлаа. Таалан болгоно. Манай гол дүрээр Amano Keta өөрийгөө туслах дүр гэсэн классик бодолтой классик гол дүр гараад ирж байгаа юм байна. Манхүү яхавд классик нэг анимын классик отоку дүр. Тэгэл сурсан цангаараа тоглоомын дэлгүүрээр тоглоом худалдаж авч байгаад баахан шар өстэй өхөдтэй үерхэж тоглодог симулятор маягийн тоглоом олдсон. Тэгээд авахгүй явахгүйгээ суужсэн чинь сургуулийнх нь idol Tendo Karen гарч ирж мэндэлснээр манхүү яг тэрхээ акшн тарихтайгаа холбоо тасардгийг. Тэгэл эргэж сэргээл хөөхөө өөртөө нь ярьчлаа гэж сандчаад арай л тусаачихгүй. Тэгээ яг цоцгтой газраар нэг тараас нь тоглоомуудаа түүж авч байгаад саяны барьжсэн шар өстэй өхөдтэй тачаангу адлалтай тоглоомыг нь олоод арчгана. Манайхуу шууд босч ирэл би чамд сайн гэдээ аваа ичлаа. За одоо жоохон тайлбар явъя л да. Япон хэлэнд би чамд сайн гэж хэлэхдээ суки дэс гэж хэлдэг. Үүнтэй агаар нэг би өөр хүнд дуртай гэж хэлэхэд яг адилхан суки дэс гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ энэ хэсэг дээр манайхún Tendo Karen гэдэг охин лөө биш. Барьжсэн тоглоомроо хараад хэлсэн учраас энэ нь одоо би үүнд дуртай гэсэн утгаараа л орж ирж байгаа юм л та. За тэгээ бяцхан үйл явдлын дараа хоёр талд ичээ зогсчвоо. Тэгээ чимээгүй нэг л тийм эвгүй байгаад байсан болохоор манайхуу эндээс ор бүргүр замхрах талаар бодож зогсоход нь за одоо нас Tendo шүү. Тоглоомын хавтас савлгаа гэж сэдв гаргаад ирсэн чинь манайхún дуртай ямиг нь яриад хэллээ гэд айгүй ирч хүчтэй хамаа намаагүй яриад хэлсэн чинь もしよかったら私に付き合って Oh shit. Here we go again. Одоо жоохон тайлбар явъя л да. Япон хэлэнд Tsukiyate Kudasai гэдэг нь надтай үерхээч эсвэл надтай хамт яваач гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд Tsuki гэхээр дуртай эсвэл хайртай гэж ойлгож болдог байхгүй юу? Тэгээ ойлгож байна уу? Сая за мэдгүй what the fuck. Би юу яриад байгаа юм? Энэ юу юм бэ? Би юу юм бэ? Вау. Тэгэд манайхууны тэр их догтлол замхран алга болох нэ. За тэгэхээр энэ бол Uehara Tasuku. Энэ нь болохоор түүний найз охин гэдэг рөлтэй Aguri. Энэ хоёр маань хамт автомат тоглоомын газар ирсэн тоглож байгаа юм байна. Эндээс энэ Uehara гэгдэт байгаа энэ нөхөр өмнө нь Otaku байсан бөгөөд одоо ахлах сургуульд орж ирээд өөртөө өөрчлөлт хийж одоо авцарж байгаа юм байна л та. Тэгээ гаднаа нэг юм дог хэмээр залуу тий харин ингээд дотроо бол Otaku хэвээрэл гэсэн үг юм байна л. Би юу ч хэрч. Тэгээ харж явахдаа манай Аманог олоод харчиж байгаа юм. Тэгээ өөрийнхөө бүнгэр дотор түн шиг Otaku хизээчтэй наа чи юм хөөрхөн найз хүнтэй болохгүй гэж бодсоор хараад өнгөрч байна. Харин мань хүн болохоор Tendo-д сургууль дээр гейминг клуб нээж чадсан. Тэгээ гişүүд эсүүлж яваал юм байлээ л дээ. Тэгээ мань хүнийг яг тоглоом тоглодог болохоор клубт урьж байгаа нь энэ. Тэгээ тэр клубт нь зүгээр очиж тоглодог клуб биш. Давхар бас тэ тоглож өөрсдийнхөө тоглоомны скиллийг сайжруулах зорилготой гинэ. Тэгээд ирээд үзээрэй клуб дэлсэх талаар бодоод бас үзээрэй гэж саллаа хөрхи. Мань хүн гэртээ ирээл хөөрхөн охин надтай ярьсан гээл те болсон явдлыг дахин толгойдоо ичингүй шивтгэтэн утсан дээрх нэг тоглоомыг байн хамт тоглодог онлайн найз нь хамт тоглоё гэсэн байгаа. Тэгээ яг инвайтлаад чинь тэгээд аваад тоглоно шүү дээ те. Тэгээд үст. Тэгээ маргааш нь ангидаа ирээд боо. Уцаа гаргаж ирээд тоглох гэсэн чи чихэн дээр нь яг нөгөө клуб рүүгээ явж үйл ажиллагаатай танилцах нэ. Гэтэ зөвхөн өөрийгөө тусгайлан өрсөн гэдэг бодол нь энэ Misumi Eiichi гэдэг бас нэгэн тоглоомчин хүнтэй найз болохтой зэрэгцэн замхран одлоо. Тэгээ клубын өрөөнд нь ороод ирдэг. Тэгээд өрөө нь бол үнэхээр гайхалтай өрөө юм лээ. Гайхгүй тоглоом нэр алга. За тэгээ клубын өрөөнд бол хоёр хүн сууж байсны. Энэ одоо халуухан дог ах бол Kase Gakuto. Харин тэр цаан сууж байгаа ихч бол Oiso Nina. Ахвал энэ ч гөвдөж байгаа юм байлээ. Тэгээд хараад хахад Dust хоёр лөө. Тэгээд энэ Misumi маань зөвхөн puzzle төрлийн тоглоом тоглолтгоо хийлдэг. Тэгээд энэ өрөөнд байгаа бүхий л одоо тэгээд тоглоом, тогтчлт мөгчлт юу гэдэг юм бүгдийн тоглоомын e-sport тэмцээнд ороод ялахтаа авсан шагналынхаа мөнгөөр авсан гинэ. Тэгээд ах бас л дэлхийн хэмжээнд тоглодог гар гэж байна. Тиймээс одоо бөөнөрөө дээд матч тоглох нэ. Бараг 30 матч яваад тоглолтыг дуусгахад мань залууг яагаад машин тэр өсрээд байсныг нь асуухад ханны цаана гоё юм байсан байж магадгүй гэж хариулдаг. Тэгээд түр амны цангаагаа тайлж агаар салхи хамсгалангаа Tendo яагаад мань хоёрыг геймер болвоо гэж асуудгийн. Бас ахыгч хоёрын геймер болсон шалтгаан нь ахын хувьд бол аав нь багаас нь FPS тоглоом заагаад өгцөө. Тэгээд тоглосоор аваад юм мэдрэл муутай тоглолдог болцсон. Игч болохоор миний ойлгосноор сайн найзаагаа харанхуугаас эргүүлэн авчрахаар тоглосоор аваад одоо геймер болсон гэсэн. Харин мань хүний хувьд болохоор том шалтгаан эднэр бол байхгүй. Зүгээр л ер нь тоглох чинь гоё штэ тэгэл гоё болохоор л тоглолдог штэ ухаан юм хэлдэг. Энэ Misumi нь болохоор ой санамжаа алдаад дараа нь сайн чадчихсэн
байсан юм нь энэ пазл тоглоом тоглох байсан гинэ. За одоо тэгээд яахаар нь орох уу яах уу гэхэд нь маньхүү ахлах сургуульд орсны дараах анхны найз нь бас сайхан сэтгэлтэй симпай нар бас том Тэндо сааны гайхалтай инээмсэглэл. Тэгээ бүр миний хайртай тоглоомор хүрээлэгдсэн гайхалтай орчин. Үүнээс илүү юу яах вэ гэж бодсноор одоо саналаас татгалцдаг байгаа. Учир нь мань хүний тоглоомын талаарх философи нь энэ клубийн одоо гол зорилготой зөрчилдөд байгаа юм байна. Тэгээ нөгөө Тэндо ч маргааш нь ахаад клубтэй уурахаар ангид нь хүрээд ирдэг. Тэгэл яа харахгүй чи манай клубийн гишүү байна. Гишүү байна. What the fuck? Тэгэл яа харахгүй чи манай клубийн гишүүн байна орчхоо. Би айгуу чамайг сонирхоод байгаа байхгүй. Чи юу манайд орчхоо л гээд гараа өгдөг. Мань хүү яг барихжсэн чи утсан дээр нь реквест ирдэг байхгүй юу. Тэгсэн чи Тэндогийн гарнаас барихгүй дөнгүү чинь реквест аваа наачдгийг. Дахиад яахын аргагүй би бол орохгүй байна гэж суучдгийг. Тэгсэн чинь Тэндо хөөрхи чи ингээд муу тоглолтогтой санаа зовоод байгаа бол зүгээрээ те симпай нар чамд туслаа заагаад өгчнөө орчхоо гэдгийг. А мань хүний зүгээс харин за би гэдэг хүн бол зугаагаа гаргаж хөгжилтийн төлөө тоглоом тоглолтгоо. Тэрнээс биш тэмцээнд орж тэмцхийн тулд тоглолтгүй. Гэтэ гейминг клуб үнэхээр гайхалтай клуб байлээ. Даанч доо те миний тоглох арга барил арай биш үлээ. Тэг би өөрөө хөрөөл тоглоо явчаа. Баярлаа гэдгээ татгалцнаа. А тэнгууд нь Тэндо ч нэг л тийм хаягдсан юм шиг мэдрэмж аваа наачиж байгаа. Тэгэл за бол тэгвэл гойхгүй гэдгийг. А мань хүний зүгээс харин за тэгвэл клубдээ хичээгээрээ би дэмжнэ гэд. А өнөөх мань харин гарч явахдаа хаанаас ч юм бүүмэд гараад ирсэн гадлын хайлсан дээр бүдэрч унаад бос ширээ тэгээд гүүгээ гараа авчнаа. Тэгээд үүнийг нь мань хүн хараад яач юу надад ууруулч юу яага ууруулч юу гэж зогсож байдаг. Яадаг дүнхүү. За одоо энийг дүнхүү ямиг түр энд нь орхиод нөгөө нэг өвөө хараагч нь харж жоохос. Мань хүү яхав тэ найз охинтойгоо фракцийнхантайгаа юм мэдчихий. Тэгээ эндээс мань золоо одоо үерхэж байгаа охиндоо яг сайн эднэр бол биш. Зүгээр л гуйгаар нь татгалзаад ах шалтгаангүйгээд үерхсэн юм байлээ. Тэгэл автомат тоглоомын газар очиод фракцийнхнаасаа түр салаад ганцаараа нэг каранте тоглоом гусахтаа мань залуутай таараад тэгээд айгүй армаантгаа бас. Тэгээ яг сайхан ид үдээ явж исэн чинь мань өвөө хараатай цуг ирсэн фракцийнхан гараад ирсэн чинь мань амаанаа бол энд хөлийн илүү хуруу болсон байна гэдгээ мэдрээд яваад өгдөг. Тэгсэн чинь л энэ өвөө хараа чинь мань залуугийн ардас яг л хайртай өхнө аргадахаар араас нь гүйж байгаа мэтэр өвхөн атаг гүйж бүрэн дээр байгааг нь олоод харчнаа. Тэгэл гүйж очиод надтай үерхээ. Яага явчваа, яачваа ийчвэ те. За тэгэл яг нэг хэсэг харилцан яриад нийцээс мань хоёр анд нөхдийн харилцаанд ороодохноо. Тэгээ мань өвөө хараа буцахтаа мань залууг сталкерж ийсэн Тэндо Кареныг олоод арчдаг болд руу юм аа нэрэ. Тэгэл яг буцаа фракцийн дээр очиж явсан байдгийг. Тэгээд найз охинтойгоо дахиад саяны карантагаа тоглохдоо энэ маань ер нь яагаад надтай үерхт юм бол? Би ер нь яагаад үерхэд байгаа те. Ер нь чи ер нь яг миний юунд дурлсан бол тэр хүн бэ? Үгүй яхаа тэгэл угаасаа биийнхээ эсвэл царай төрөх гихэл үз. Гэсэн чинь чи дунд сургуульд байхдаа чи үнэхээр дөг харагддаг байсан. Гинэ. Мань үн чи шокрол. Юуш. Дунд сургууль чи миний харанхуй эрен үе байсан штэ. Яаж мааж гэсэн чинь. Мань хүү энэ газар хаяа ирж тоглохтны нагөрөөгээд охин харж л байдаг байсан юм байлээ л дээ. Тэгээ хараад харна мань хүн хоцсон ч хэмлээ өгсөн л юм бэлээ. Тэгээ ахлах сургуультай ороод ирсэн чинь мань залуу өөрийгөө өөрчлөөд айгүй халуухан болцсон байхлаар нь л тэгээд энэ агуурын ч бас айгүй тэг эмэгтэйлэг болоод ороод ирсэн. Тэгээ шууш үерхий болоод ирэхээр нь зөвшөөрсөн гэсэн чинь гинэт агуурч айгүй өөрт нь хөөрхөн харагдаж марагдаад. Нэг л өөр харагдаад эхэлвэ. Тэгээ үүнийг нь онлын өв дахин тайлбарлавал найз охиндоо дахиж дурлаж байгаа юм аа. Үгүй нэр амар юм. Мань хоёр найз нөхөд болсон болохоор хүснээр армаадглаа. Тэгээд ангидаа хийжсэн ярианаас нь дурдвал мань хүү ер нь ганцаараа тоглодог. Эндээс нь болоод мань өвөө хараа найзыгаа адилхан тоглоом тоглодог найзтай болох гээл нэг охиндоо ярьж хөөрөж чадвал аваа суу мó. Тэгээ яг мань хүн за үзий далтыг гээд. Тэ. А мань Тэндо ч мань залууд юмтай болчиход байгаа штэ. Тэгэл толгой дотор мань хүний янз янзаар төсөөлж үзээл. Тэгсэн чинь мань залуу ороод ирэнгүү шууд yes. Ангийнхан нэг хүүхэд очил хоо Тэндотэй уулзах юм уу яахын их юм болоод ирнэ. Тэгсэн мань хөөдөөс нөгөө одоо өөр охинтой уулзаж найз болно гэж эргүүт мó хөлдөв. Тэгэд энийг нь Тэндо маань хоёр навчаараа сонсох акшндаа үнс болдог болдроо. Тэгээ дахиад өөдөөдөөсөө харж зогсож байгаа мó дөнгүү чинь яг санийхаагаа нүүрлүү нь ихцэлж харж байгаа. Бит хоёр найзлах чинь гэж хуц. Өнөөх манд эсэлгүй ухаан алдаал. Ядаж яхад түшээ давнаа. Бас армаа ёо. Тэгэл Тэндо бодлоод Тэгэл Тэндог бодлоо цэгцэлгээд ангиасаа гараад явангуут нь мань залуу шууд ажилтаа штэ тэ. Тэгээ угаасаа юм бүхний эхлэл сайхан байхгүй л тэ. Тэгээ хэсэг хугацааны дараа өнөө хоёр маань үжээний нэгэндээ дасцсан. Өдөр шөнө үуч чатлал гвасаар маань тэгээ. Тэгэл ерөөсөө айгуу гой нэгэнтэйгээ санал нэгднэ. Тэгсэн яг тоглоомны хамгийн гоё юм нь тоглоомын дүр эсвэл хөгжим гэдэг дээр зөрчилдсөний улмаар
Уэхара маань хүрэлцэн ирж асуудлыг шийдэхэд нь тусалж байхад нь энэ охин буюу одоо Хошино Мори Чияки мань Уэхараг хараад халуухан юм болохоор ничиж мичээл. Тэгэд энэ нэг экзектив мөчийг нь мань хүний найз охиноос хараад авалгүй л яах вэ? Бас болоогүй нөгөө талаас нь Тендо чинь энэ Чияки гэдэг охинтой ямар холбоотой болчих гэд бас хэцүү. Тэгсэн энэ Уэхара чинь бас тэгж байгаа дүнхгүй юм аа. Найз охин цаанаас нь хараад хахад энэ Чиякиг чамд хөөрхөн байх хэрэгтэй бүх юм байна. Бас богино өстэй бол гоё юм биш үү? Би ч дуртай муртай гэж солиороо. Тэгээ салцгаагаад мань хоёр харж явахдаа өнөө охиныг чинь яриастай. Тэгээ маргааш нар мандахтай зэрэгцэн тэдний сурцаж буй сургуульд яг л Тендо шиг хөөрхөн охин хүрээд ирлээ сүйд болж байна. Тэгсэн чинь тэр охин өөрөө мань хоёр төр хүрээд ирж байгаа. За тэгээ сайн харуул нөгөө Чияки чинь мань Уэхарагийн зөвлөгөөг бодит болгоод аваад ирж л тээ. Тэгээд энэ нэг мөчийг чи бас л тэ агуурыг хараа зогсож ийлгүй л яах вэ. Тэгээ яг л энэ торгой агшинд мань залуу Чиякиг чи хөөрхөн харагдаж байна хэмээн хэлсэн байна. Тэгээд нөгөө агуурыг чинь за шаашаа гэж зүхтаа авчихдээ. Тэгээд энэ анime чи гол дүр бол энэ манай Амано. Тэгээ манай Амано чинь нөгөө гол дүрийн юу гэдэг үлээ. Гол дүрийн болохоор бусдын асуудал дураараа хошууд үрдэг. Тэгээд тэгж явахдаа Тендотойгоо таарад яриа хийхнүүдээ гэсэн чинь сайн нэг хөөрхөн гэмээр охин энүүгээр гүйснүү гэтэл ийшээ нэг хүн явах шиг болсон гэдгийг. Тэгэл Тендо ч яагаад хөөгд байгааг нь асуусан чинь үерхлийн асуудал хэмээн хариулдаг. Үгүй ийм л түнх моо юу мэрэмтэй. Моо тэгэл барьж авчаалгүй нэг бариад авсан юм болж байхгүй л. Гүйцэж ирээл тэгэл яадаг ч байсан хүний үнийг нэг газар дагуулж ирээ суучлаа. Дураараа яа. Тэгээ саяных тийм утгатай биш миш гээл те. Яг үндэ Уэхара чамайг хөөрхөн гэж зөндөө ярьдаг. Тэгээ сая чийлтэй хамгийн хөөрхөн гэсэн гээл. Яг одоо найзынхаа найз охиныг аргадаад авсан чинь мань хүн өөрөө цаана ингээд хичээдэг. За боли энэ янз бүрийн синдромтой хүмүүсийг хаяа тэр амар хөөрхөн гэдэг тэр Тендо гэрээ. Тендо Карен бол өөрийнхөө өдрийн эхлэлийг яг 5:30-д эхлүүлдэг мэдрэл муутай нэг. Тэрээр Отобуки ах сургуулийн 2 дугаар анги. Тэгээ сэрэнгүүтлээ шууд гүйхээр гадаа гарч явж байгаа юм байна. Үргэлжлүүлээ уусна. Мэдээж гэрийн даалгавар хийхгүй бол бас хаалуулна тийм ээ. Харин сургууль руугаа нүцгэн яваад иж болохгүй учраас яадаг ч байсан сургуулийнхаа формын хувцсыг бол өмсөтгдөг. Тэгээ очингуудаа найзуудтайгаа мэдлэг зууртай гутлын хайрцагнасаа хайрын захиа авч уншаад өдөр тийшээ найзуудтайгаа ховж базаад хэрэгтэй бол багшид туслаад тэгээ товлсон цагтаа тогтсон газартаа очиод үерхэх саналаас татгалцаад хичээл тарангууд PC гейминг клубтаа яваад харангуудлаа өдөр хичээл дээр нь заасныг давтаж нэг үзээд тэсэлгүй дахиж тоглоод унтдаг болдроо. Тэгээд энэ гайхамшигтай өдөр тутмын рутин гэдэг байгаа шүү дээ. Амано Кета хэмээх эрэгчнээс болоод нилээд доголдож байгаа юм баха. Тэгээ гутарсан чихтэй явж байхдаа Аманотой таарсан байдгийг. Манай хоёр яхавдаа тэгэл баг болцчих нь холгүй хамт тоглож наадаа. Өдрийн эцэст хоёулаа автомат будалдааны машинаас хоцсон хоёр ундаа аштай юм уухта. Би биендээ өөрсдийнхөө тоглоомын талаарх философи ойлгуулж аваад тэгээ салцгаасан байдгийг. За одоо буцаад нөгөө холио модон дээр шүү дээ тий. За тэгээд энэ дүр зураг хэрхэн бий болсон бэ гэхлээр мань залуу Амано найз өхөө хаашаа аваа явчихв гэж явж исэн чинь дагаж явсан Чиякийн гинэд утсаа гаргаж ирээд тоглоод ундгийг. Тэгэл хамт тоглож исэн хүнийг нь харсан чинь мань Амано байж гин. Тэгэхээр эндээс мань хоёр аль эртнээс л нэгний онлайнаар таньдаг байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд алийг өгчээд байгаад харж яхад нь манай хоёр харж таарсан юм байна л та. Тэгээ мань Уэхара Чиякийг цааш нь дагуулж явж байгаад буудал энэ бахан холио мандыг хэрхэн эцэслэх аргыг олсон юм гинэ. Тэр гаргалгаа нь уулзалт зохион байгуулах гэж байна. Ёо ямар хэцүү хорвоогийн пиц гэдэг ч одоо юу энийг харах уу? Юмний скрипт байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ ингэвчсэн. Ёо ямар хэцүү хорвоогийн За бүр ихнээс нь ахил та. Манай энэ хоёр дүнхүү байгааз. Энэ хоёрын гейминг клубээс татгалцсан шалтгаан нь гейминг клуб нь найзуудтайгаа хөгжүүлж цагийг зугаатай өнгөрүүлэх гэхээсээ илүү яг л e-спорт яда бут камп шиг галсар ингэнэ. Тэгээ манай хоёр болохоор зугаацах гэж тоглодог. Тэгээ тийм болохоор татгалцсан байгаа байхгүй юу. Тэгээ өөрсдөө адилхан зугаа цингэл одоо хөөж тоглодог хүмүүсийг цуглуулах уулзалт хийж байгаа юм байна. Тэгээ ингэж манай хоёрыг дагдтаад манай Уэхара зүрхний анд Аманогийнхаа реакцийг л үзэх гэж байгаа юм байна. Тэгээ Аманогийн мууг үзэх гэж Тендог дуудсан байгаа. Тэгээ тэдний хинээс эдэв бол Чиякигийн хөгжүүлж байгаа тоглоомд зөвлөгөө өгөх гинэ. Тэгээ Чиякийн ер нь тоглоом хөгжүүлждэг хоббитой. Тэгээ тэрнийх нь хөгжүүлэлт нь ойртой жоохон муудаад байгаа мó да. Хүмүүсийн инг тэггээ зөвлөснийг нь хийгээд үзэр ууг нь тэгээ муудсан юм байхгүй л. Гэтэ миний хийдэг стилнээс зөрөөд байгаа маа. Тэгээ яавал дээрвэ гэсэн чинь Амано чи зүгээр л тэ наад нэг ямаа өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод өөрөө тэгвэл тэгэл болчихно гинэ. За тэгэл байжсэн чинь агуурыг гарч ирсэн Аманог дуудаад. Тэгээ манай хүн ч бас яж зүгээр гараа явчихгүй гарахтаа за одоо би нөхөдөө ажилтаа гэж хэлээ гараа явчихдаг. Одоо юу гэсэн ч үгүй. Манай Уэхараач бас тайван хүү юм а тий. Яа бас л.
За одоо жоохон тайлбар явбал Япон хэлэнд найз охин тэр эмэгтэй тэр охин гэдгийг яг ижлэн каножо гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ мань хүн сая энэ каножотой би ажилтаа гэж хэлчихэж байгаа байхгүй юу. Тэнгүүд мань өвөө хараа гайхашаа. Тэнгүүд цаана Чиякийн каножо гэдгийг найз охин гэж ойлгочихж байгаа байхгүй юу. Тэгээ гарсныхан дараа энэ Чиякийн тэгж ойлгоод энийг эмиг ийм өхөөрдөм найз охинтой гэж мэдсэнгүү мүү гэд гараа авчнаа. Араас нь мань Тендогийн зүрхэн дийлэлгүй ойрлоо гараа авчлгүй яах вэ? Тэгээ мань өвөө хараач одоо ангид ганцаарх ямар ацаа их өвдөө те гараа явна штэ. Манай хоёр нөгөө газар ирээд Агури Аманог Тендо те харин Амано Агурыг өвөө хараатай цуг байлгаж нэгний дэмжих гэрэг Япон аргаар байгуулж байхад яг цаанаас нь Чияки хараа зогсож илгүй яах вэ? Тэгэл мань хүн гарч очивол үгүй энэ одоо ийм утгатай биш бид хоёр нохоо ёо ямар нохоо бид хоёр нотой бишээ ихчээд ороод ирсэн байх гэсэн чинь Агури бол энэ дэлхийн хамгийн хөөрхөн найз охин түүн шиг найз охин дахиж олдохгүй болдохгүй. Oh my god, bro. Oh, hell no, man. Агури өвөө харааг нэг бол Тендотой нэг бол энэ Чиякитэй жогордог гэж боддгоо штэ. Тэгээ манай хүн Чиякид нь Агурыг өвөө хараагийн найз охин гэж хэлэх байсныг зүгээр Агури бол гэд хэлсэн болохоор энэ Чияки нь одоо мань хүнийг ийм байдалтай харсан болохоор гинэт гарч ирсэн найз охинороо өөр охинд флекстэй байна гэж ойлгоно. Гайхалтай. Тэгээ энэ акшнд өвөө хараа маань автомат тоглоомын газар Аманог Агуритэй хардаастай. Яматай ёо. Маргааш нь өвөө хараа мань залууд үерхдэг тоглоом жинхэнэ үерхэлтэй адилхан биш хэмээх хатуу үгийг хэлж явах юм байна. Тэгэл өвөө хараа мань Аманодо Тендотой яаж харилцах вэ? Та хоёр ямар шатандаа явж байгаа маяг гэл зөвлөгөө өгсөнд нь мань залуу талархаж явах энэ торгон агшинд Чияки орж ирээд тархинтаа зураг дарж аваад явчихлгүй яах вэ? Тэгэл өвөө хараа мань нэрээ цэвэрлэх гээд ардаас нь харин мань залуу юу болсныг гэж мэдж байгаа юм байхгүй. Ангаагаад үлдчих байх юм буин шүү нэр. Тэгээ хаачин бас нэг газар орж ирээд саяны дүр зургийг зөвөр ойлгуулж өгчөөд огцом сэдвээ өөрчлөн Тендогийн талаар яриад байна. Угсраад энэ Чиякиг ч гэсэн бас чи ч бас Тендогоос дутхгүй үзэсгэлэнтэй их утга санаа бүхий ярилцлагыг манай хоёр арын ширийн дээрээс нь сонссон байх нь энэ. Энэ Чияки Амано хоёр маань кафед ярилцаж дуусаад Амано маргааш нь Тендо Карен сэтгэлээ илчиж найзын хүсэлт явуулна гинэ. Тендо харин урдын адилаар зарим нэг хүмүүсийн саналаас татгалцчаад өөрийгөө бас арай ширүүн байгааг мэдээд Мисуми Эйчи гэдэг энэ клубын хүүхдэн зөвлөгөө өгөөд мөө золиг гэжтэй. Амано маань харин гэртээ нөгөө шар үстэй охинтой үргэлжлэх тоглоомоо хожиж чаддгүй. Тэгсэн Агурын эрт унтаараа тэхгүй бол цонхисон царайтай болчихно. Тэгвэл угаасаа жижи. Тэгэхээр унтаараа гэд мессеж явуулсан байна. Тэгээ сургууль дээр очиод зүрхний анд өвөө хараатайгаа 0 орцsaa. Тэр найслах хүсэлт идрээ ярилцаж дуусаад хичээл тарахаар хоёрын F ингээд ажиллагааг явуулахаар болгоод сэвлээд мань өвөө хараа энэ завшааныг ашиглан өөрийнх нь найз охин Агурыг гал хам Аманотой араар тавиад байна уугүй юу гэдгийг мэдхийн гинэ. Энэ Агурын зурцсан байгаа байхгүй. Тэгээд Агури Амано хоёр бол найзууд хамтрагчтэй. Амано Тендо хоёр харин нэг нэгэндээ сэтгэлтэй байх. Агури өвөө хараа тайртай. Өвөө хараа зөрүүлээд сайн мэдгүй байна. Тендо бол өвөө харааг тоохгүй. Өвөө хараа Тендо Яа за хай. Тэг гол нь энэ хэд маань тал талдаа өөрсдөө хичээлээ тарж ажиллагаа эхлэхээс өмнө толгой дотор ургуулж бодсоор байгаа. Тэгээд хэрвээ тэр чухал мөчт нь энэ хэд маань нэг нэгэн лүгөө харж иж таарах юм бол бүхэл зүйл улам ээдрээтэй болох юм байна. За тэгээд тэр чухал мөч боллоо. Тендо маань хичээл тарбуугүй ангаасаа гараад Амано дээр яваад ирж байгаа. Тэгэл төс цаас төмбөж шанах юм байх гэсэн чи бүр энийг Амано шууд хайртай бол хайртайгаа гүү бол гүүгээ хэлчихгүй. Тэнхтээ дээж муураад эргэж буцаад. Тэг миний тоолсон зүв бол нийт 7 удаа Тендосоо надтай гэж хэлснээ эцэст. Яг нэгэн зэрэг Тендо зөвшөөрч байна хэмээсэн байдаг. Өө юу тас Манзалаа явах сурснараа толгойдоо баахан юм ганцаараа дур мэдэн ургуулж бодоод тэрэндээ итгэж эргүүтээ сууж л байгаа. Тэгснээ энэ бүхэн алдаа байсан юм а гэд үерхлээ цуцалгаар явж байдаг шүү дээ. Тэгээ явсаар заяаныхаа хантай мөргөлдөж байгаа. Тэгээ манай энэ угаасаа дүнгүй юм болохоор зугтаж мамартан л та. Тэгээ нэг Чияки гэж бас нэг лай байна. Мань Аманыг дагуулж нэг өрөөнд авч ирээд өмдийг нь тайлбаргүй. Тендо чамайг ашиглаад байна гинөө. Бас өөрөө өрөөнийхөө булан цоож элдв юм ургуулж бодоод. Ер нь л хаасаагүй баг энэ анимын бүхэл дөрөөд ургуулж одоо тэгээ тэрэндээ үнэн сэтгэлээсээ итгэх юм а яах вэ нэр. Тэгээ мань хүн болгоомжтой байгаарай гэд. Гото. Тэгээ Агури мань хоёр нөгөө газараа тий. Тэгээд энэ юм бас ургуулan бодсныхоо үр дүнд мань өвөө харагч нь өөрлөө нь хараа сандарсан болохоор өөрийг нь араар нь тавьсан гэж бодоод эргүүтээд яваад өгчжээ. За эднэр ч яах вэ? Гол нь манай залууч нь эхлүүлсэн харилцаагаа 2 хоногийн дотор дуусгачих гээд байгаа штэ. Тэгээд Тендог сургуулийнхаа дээгүүр авсарж байгаа түлхэж өгнө. Өөрсдийнхөө үерхлийн асуудлыг шийдвэрлэх юм байх. Гэхдээ яг мань хүн бас бодсон юм шиг үлээ. Энэ харилцаагаас аваад үлдэхэр болж байгаа. Чухам яг юу ингэхт нь хүргэсэн юм бүү мэд. Тэгээ сальяа гэх орнд болж яваа л гэж юм.
Өнөөхөн чаваас өнөөдөр салхан дээ гэж бодоод хүрээд ирсэн чинь эсрэгээрээ болцсон явуулаад ирэхээр шокерсоор байгаа тэгээ таардгийг. За ингээ маргааш болцоотой. За ингэж хэлэх нь надад арай зөхгүй юм шиг байна. Гэсэн байх юм. Ямар нүш. За тэгэхээр одоо геймер хүмүүс хэрхэн болцохыг харъя. За эхлээд боулинг орж бөмбөг шидээд хоолоо нэдэж яваад хувцаа тайлбаргүй. Усан баг ордог байхгүй юу? За тэгээ бүгдээрээ тендодоо талар. За тэгээ хамгийн гол нь манай хоёр энд яадаг вэ гэхлээр юугүй мань хүний гар тендороо халтарж орохгүй заяа. Одоохондоо мань хоёр дүрмтэйгээ нэгэн лүгөө цацдаг юм. Мэдээч ус цацна. Өөр юу лээд хэсэг цацалцсны эцэс тендо мань залууг норгож хожлыг өөр юм болгож авдаг юм аа. Тэ яг уу мэрэгжлийн хосууд дүрм журамгүй нэгэн лүгөө айгүй романтик цацж байгааг нь хараад одоо утарж байхдаа Чиякэдэ таараад өнөөх нь гүүгүүдсэн чинь мань залуугийн гар гулгаж ороод Гүр нь Чиякийн энд яг ямар ацаа хийж байгаа юм бэ гэхлээр ууг нь те fucking дүүтэйгээ ярьж цагийг 100-аатай өнгөрөх энд яга fucking гэж энэ би бичсэн скрипт юм уу? Уул нь дүүтэйгээ ярьж энд цагийг 100-аатай өнгөрүүлэх гэжсэн. Тэгээ даанчдад дүүгээсээ салаад тэгээд төөрөөд ганцаараа байгаа эмэгтэйг харсан эрчүүдэд найрагдах шахаж яхад нь одоо мань хоёр тааралцсан юм билээ. Тэгээ тэрнээс биш арайч сталкер хийж ирээгүй юм байлээ л дээ чаавас. Гэхдээ энэ аягүй логикийн алдаатай тийм. Чи одоо мань хоёртой ингэж сууж байхад дүү мүгэ хайна үсттэй. Гэхдээ дүүгээ хай гэсэн чинь нөгөө дүү нь аль хэдийн харьцсан байвал яг үгээр. Одоо ямар ч одоо учиртай зүр хичээгээ хаяа явчихдаг шин. Йоо ямар ханилгаагүй дүү. Тэгээ үргэлжлүүлээд мань хоёртой нийлээд болцоошаа. Үгүй нэрэ дураараа хөлийн илүү хуруу юм аа нэрэ. Цэцэд нэг юм мань хоёр хоёулахнаа үлдээ тоглоомын талаар одоо би биентэйгээ философи ярина. За жоохон амьсгаа аваад. Метр бол чөлөө дургаталж явж байгаа юм байна. Найз охин баг байхгүй. Тэгэхээр энэ охин бол Хошино Мориконоха сургуультай сурагчийн зөвлөлийн даргын ширээнд маш их хөдөлмөрлсөний эцэс заларсан юм гинэ. Тэгээ төрөлхийн аяастай төгс хүмүүст атаархаж явдаг юм гинэ. Чаавс минь. Тэгээ хурлан дараа зөвлөлийнх нь гişүүд гаруугүй юу мэдрэл хүн шиг инээгээ. Гэхдээ энийг бол бүр төсөөлөөгүй шүү. Сууж байсан сандал дээр нь хурж ирстэй үнэрлээ. Тэгээ явж энэ маань бас отоогүй болж таарах юм билэ. Тэгээ мэдээж видео тоглоомын дэлгүүрт ирээд насанд хүрэгчдэд зориулсан тасаг зүсээ хөвөлгөж ороод тоглоом үзэн шигээ зогсож байхад нь мань залуу нөгөө Мисуми Эйчигээд гейминг клубд орохдоо найз залууд амьдсан байдаг нөхөртөө тоглоом санал болгож яваал юм байлээ л дээ. Энэ Конахан тэгээд Эйчиг хараад унад тусаад болдгоо. Хажууд нь байгаа мань Аманог хараад бол бөөлчгийн агуур юм болж штэ. Тэгээ яг энд бол ерөөсөө мань залуу найзтай хоёр тоглоом бариулаад энэ нь болохоор айгүй алдартай сайн зарагдсан те. Гэтэ нэгin хэвийн. Тэгээ нөгөөд нь болохоор яг нэх алдар нэртэй болж амжаагүй. Их зарагдаа шалсан ч юм байхгүй. Гэтэ энэ нь болохоор мань залуугийн дуртай тоглоомнуудын нэг гинэ. Тэгсэн энэ Конахагийн бас дуртай тоглоом болж таарсны төлөө уйлж унжаад байх шиг байна. Тэгээ би бол уйлж гинаа л гэж харсан. Тэ. Нэрээ манай энэ Чияки адилхан хөвгтэй байгаа штэ тий. Учир нь энэ хоёр ихчдүүс юм байна. За. Тэгэхээр энэ бол дулмаа хүүгийн олсон явдал юм л да. Тэрээр хичээлээ тараад биш ажлаа тараад гэртээ харах замда 14 замын уулзвар дээр гарцаар гарах гэж байхдаа эргээд харсан чи ард нь нэг балиар хэвчээ. Юу яриад байна вэ? За манай хэд тэгээд Чиякигийн очиж сүүлд гарсан хайрын хөлөг тоглоом тоглох юм гинэ. Тэгээ энд нь болохоор Амано Агури хоёр гэрлээд 2-3 хүүхэдтэй болцсон. Мантендо хайр дурлалаа хаяад ажил карьер өгөөд баяжсан. Тэгээ Чияки нь болохоор цагийн ажил хийгээд завгүй. Тэгээд эцэст нь өвөө хараа маань энтэнд хүн амьтаа ард турдуур нь тавиад бүр заваарч өгч байна. Гэтэ яг уу эцэст нь нэг юм энчээ Чиякигийн дүүн их чигээ дуудаж түр хугацаанд завсарлах агшинд мань хэд түр зур энэ стрессийн тоглоомоо зогсохдоо манай дөрвийн дунд байх ээдрэлтэй дурлалын асуудлыг шийдээд авч байгаа юм л да. Йоо бурхан минь гэж. Агури уяхаараа хоёр маань энд хоёултай би биэндээ хайртайгаа ухаараад тэг хинэн ч хинийгээ араар нь тавиагүй гэдгийг мэдээд авдгийг. Нөгөө тал Тендо Амано хоёр маань бас айгүй армаантга. Гэтэл манай хүн тэгээ хөлдөө царайлчаад одоо энэ мөчийг ашиглаад те нэрийн ч бас миний найз өхөштэйгээ түр хугацаанд юу хийх ярьж хөөрөө тэр буруу зүрх ойлголтыг залруулах боломж байгаад байхад тэнэгтээд уцаа гаргаж ирээд тоглох. Бүр нөгөө үе хараа чинь үрдэл хажууд нь хамаагүй арчаатай. Тэгээд энэ Амано маань моносан байхгүй болохоор ганцаар арай л барсангүй л гэж. Тендо маань найз охины болохоор албан ёсоор хардах ирэх бол байгаа. Тэг хинбэ наадах чинь гээд асуухт нь сул амтай юм болохоор хамаг юмаа дэлгээ хайчнаа. Моно энэ тоглоомыг тоглож эхэлснээс хойш надтай хамт одоо хүртэл хамт тоглож байгаа. Онлайн найз Ноби гээд жижиг инди тоглоом гэдэг хоёр хүн Аманогийн хувьд хэдий харж байгаагүй ч гэсэн өөрт нь маш чухал бүр амьдралынхаа нэг хэсэг болсон хүмүүс гэж байна. Тэнд нарийн учрыг нь ойлгохгүй тэгснүүгээ л өнгөрч. Дээд тэр Ноби Моно хоёр нь хоёулаа Чиякигийн тоглохтой болон тоглоом хийхдээ ашигладаг нэрлэл юм байна л да. Тэгээ Чияки маань шокрод эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ харахгүй юу?
Тархин ийм процесслаж чадахгүй утаа сайгуулж хамаг юм аслуулаад. Угаасаа энэ аниме дөрөв монк. За тэгэл энэ Чиякид нас мань хүн буюу одоо энэ Цүчи айгүй чухал байсан гинэ. Тэг яг ингээд тоглоом хийхтэн сайнтайч муутай штэ дандаа нэг тийм эерэг сэтгэл үлдээдэг. Гэхдээ нэг тийм өөрт нь нэг тийм сэтгэлд ойр хүн гинэ. Тэгээ нэг өдөр комбини буюу одоо convenience store орлоо шүү гэдүүдээ хэлэх гэж яагаад яг сааж. За тэгээ дэлгүүр дээр очиод том хүний сэтгүүл бариад зогсчихсэн чинь мань амаанаа олоод харчиж байгаа юм. Тэгээ хоёулаа зайрмаг хувааж идэл уул нь мань хоёр тэр тоглоомын дүр хөгжим хоёр тэр зөрөөгөө бол бусад юм дээр уул нь айгүй тэг яриа нийлдэг байхгүй юу. За тэгээд бид бүхэн энэ Чиякиг мань амаанууд бас ямар нэгэн романтик сэтгэлгээг тээж ихэлснээ өөрөө анзаараагүй байгааг мэдэж болно. Одоо жишээ нь мань залуу энэ зам бол ерөөсөө арай өөр өнө. Яалтчгүй л одоо тендотэй завгүй мавгүй. Гэхэд нь тэрүүхэн тэндээ дургу мөргөө. Гэхдээ яаж агаад чи мань хүн Чиякигийн гэрлүү явахаар болоод хамт алхаад явж байдгийг. За тэгээ дахин нэг удаа гэрт нь хүрээд ирж байгаа. Тэгээ охин хүүхдийн гэрт ирчээд хамаг төрсийг левчхийн тоолоод Түдхий оо яана гэд эргээд арсан чиггүй тоол моол гэд юу ярэ. За тэгэд энд хамгийн гол заваарл нь юу вэ гэхлээр Чияки өрөөндөө орж уцаа цэнэглэхдээ тоглоомын чатаа уншаа зогсонгууд нь өөрхийн намаанаас арай логиктэй үйлдэл буюу одоо очиж левчиг бандаа хумхгүй бол бороо орох гэж байгааг анхааруулдаг. Гэхдээ бас аваад хамаагүй хүний бандах төрсийг энд хаяа уумар бол ууж байгаарэ. Энэ нөгөө Чияки чинь мэдээд байгаа шүү дээ. Харин мань хөө энэ Чиякига Нови Моно 2 гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ Чияки ч уцаа өөдөөсөн шидэд комаас ачтیں۔ Тэнгүүд энэ Амано маань бодит үннийг ухаарах гэж буюу одоо энэ торгон агшинд наан орон дээр нь дүүн сэрж байх буйка юм аа нэрэ. Тэгээ энэ Чиякийн дахиж босч ирээд бантаа утгаа ичиж байгаа байхгүй. Ёо бантаа юм аа нэрэ. Тэгээ мань үе шүлсээ гоожуулаад зогсож байхад нь Нови Моно 2 миний боо энэ миний дүү Коноха гэдгийг. Тэгээ маргааш нь мань хүү өөрийнхөө буруу ойлголтыг үе хараад маш амжилттайгаар дамжуулаад сууж итэл. Үе хараа маань дархинда бодож исэн юм аманда наан цанаас нь бовтнож байгаад Амано Тендо хоёрыг хамт байлгаж чадахгүй гэсэн утга гаргаж ирж болохоор өгүүлбэрүүдийг хэлээд тэгээ өнөөхөйг нь мань хүн сонсцсон. Нэрэл үе хараа Тендод сайн гэж бодонгуутлаа. Гэхдээ байцаар эсвэл надад бас нэг хүн сайн болчоод тэгээ үе хараа тэр надад сайн болсон охин туслаад Тендог гэж яг зөв гаргалгаа гаргаж ирсэн ч хэд өөртөө ихтгэлгүй хөлдөө дүүрсэн амт юм болохоор үгүй баха гэж бодоод өнгөрдөг. Тэгээ мань хөө явж исэн юм аа. Тоглоомын дэлгүүрт тэр дундаа бүр том хүний тоглоомын тасагт. Тэгээ нөгөө Конохотойгоо таарчдгийг. Йоо яадаг учрал боо. Нөгөөхнөөс яг адилхан том хүний тоглоом авч таарах юм аа. Гэхдээ авчих юм аа. За авчдаг нь тэрл юм байгаа. За авчаад сална үсттэй энэ ч одоо. Би байсан бол сургуулийнхаа хүүхдийн дүүтэй том хүний тоглоом авчаад хаа явсан газар нь дагаж чадахгүй л. Гэхдээ манай хүн бол чадна л та. Манай хүн тагаа явчдээ бүр. Гэхдээ явж Чияки дээрээ хүрээд ирнэ. Үгүй яа игээд байх вэ нэр. Тэгэл их чинь улсын юм маань хүү заваа амт маань миний ариухан дүүгээс хол баймаа гээл тэгээд. Тэгэд яг энэ торгон агшныг увэ хараа маань алдалгүй Чияки руу залгаад би чамайг сонголоо гэж хэлснээр таслаад. Тэгээ мань гурав бол энэ сэтгэлийн илчлэлт байна гэж эндүрснээр их заваарлын эхлэл тавигдах юм уу. За одоо тэгээ болох байлгүй дээ. Тийм ээ. Тэгвэл одоо энэ мань Амано андынхаа найз охиныг нөгөө геймер уулзалтандаа урьж байгаа. Тэгээ мэдээж гүйгүй би орохгүй гэдэг хэлхийг нь Амано тооцоолж юм ярьж чадахгүй болтол нь амттай өгсөн. За тэгээд нөгөө айгүй эвгүй дуудлага ирсэн дайсаа. Тэрний учрыг энд нэг гаргах гэж үзэх юм байна. Тэгээ ерөнхийдөө энэ хэд маань бол одоо Уэ хараг Чиякид илчилчлээ гэд бүр тэрэндээ үнэн сэтгэлээсээ итгээд одоо ямар ч сэтгэлийн илчлэлт явагдаагүй байхад юунасаа ч юм татгалцах гад ингээд би сэтгэлээ бэлдээ зогсож явах юм байна. За уулны дүү нь бол хилдэг. Тэгээ би байсан бол бити шаа гэх байсан юм аа. Одоо бодож үзэлтэй. Агуурэ гэдэг найз охинтой. Гэтэ Тендо крашлдаг. Одоо бүр сүулдэ өөр охин сэтгэлээ илчлээд ямар заваарсан юм бэ гэж. Тэгэл шууд ууг нь хэдий яг ийм утгатай биш ч гэсэн яг энэ мөчтөнд мань Чияки уцаа гаргаж ирэл залангуутлаа зайлгээ хэлсэн бол асуудал арай хөнгөрөөд ууг нэг тийм байх байлаа л та. Гэсэн чинь үгүй би тэгж чадахгүй хүний сэтгэлээр ингэж тоглохгүй солиор. Тэгээ Амано маань угаасаа дөнгүү цаашаа юм болохоор найз охиноосоо хэрхэн сэтгэлийн илчлэлтээс татгалцах вэ гэж зөвлөгөө авах гэж. Тэгээ Тендо маань хөөрхий юу гэж өгөхгүй өөрөөс нь татгалцах чинь гэж ургуулan бодоод гүйгүй яасан ч өгөхгүй. Гэхдээ хайртай шүү гэд уцаа тасалчдгийг. Тэгэл мань хүү юу ч юмдээ бодоо суучдгийг. Тэгэл харж ирсэн аа. うちの彼女さんってどうしてこんなに可愛いんでしょうね。 За нөгөө геймер уулзалт маань болдгийн. Ууг нь энд бол одоо тий хамаг холын бантингийн эзэд тойроо суудсан. Сайхан өөдөөдөөс хараа суудсан байгаа дээрээ. Би энэтэй тэгсэн тэр надтай ингэсэн гэ тий. Тэгээ нэг иймэрхүү байдлаар учир начрыг нь олоод гаргалгааг нь гаргаад ирж болохоор байхад манай хүн гинэт босч ирсэн ээ. Йоо нүд рүү үс ороо гарч явах юм аа нэрээ.
Би маргааш захиалж амжаагүй тоглоомоо авна гэд. Тэгээд тарах онхтой зэрэгцээд уралдаад гүүнэ гэж эргүүтдэг байгаа. Тэг яагаад гол юм биш ийм юм хэлсэн бэ гэхлээр сэтгэлийг нь бодож чадаагүй гинэ. Тэг одоо улсын сэтгэл мэтгэл яриад яг яах гэдэг. Мань хүний тэр захиалж амжаагүй тоглоомных нь өмнөх сурлуудынх нь нэг үнэхээр л сэтгэл зүрхэнд нь одоо буглаад одоо буглах нь ч хайшин. Бүр үнэхээр таалагдаа тэгээд тэгсэн чинь энэ мань залуу Чияки хоёр маань айгүй санал нийлээ явцдаг талтай юм болохоор Чиякигийн маань дуртай тоглоом болж давхалцаад тэгээ өнөөхөө нөгөө хуучин тоглоомын дундаасаа нөгөө тоглоомыг нь олж гаргаж ирээд тэгээ хуучны цагийг дурсан PlayStation 4 Pro-го дэрлээд гівтчихсэн чинь яг гэхдээ яа гэдэг. PlayStation 4 дэрлэж мэрлээ. За одоо заахгүй. Тэгэл юу эсэх бодсон шигээ гівтчихсэн дүүн ороод ир. 元気くらいつけなよ。 Багатата ор ламбар гамбар уяхаараа ор амано мамано гэд мань хүний сэтгэл санааг өөмүүлээ хайчиж байгаа. Мань хүн өчигдөр хулчиж хударсан ёсороо дарангуутаа яваад өгнө. Тэгэл уяхаараа Чиякитай ярих ажлаа амжуулахар хүрээд иртий. А энэ маань харин буруу зүрх ойлголтыг оюун санаандаа дээгээд байгаа штэ. Үгүй би чамайг өвдөгмөөргөө байна мэн гэж солиорж яхад нь тэндөө гарч ирээ та хоёртойгоо ярих хэрэгтэй байна миний найзуудаа гэд аваа явчихдаг. Эднэрийг ингэх зурн агуурын дунд сургуультай дургу байсан хүүхэдтэйгээ уулзахаар очно. За яг хөө. Би энд юм хэлэхгүй л өнгөрөө дөө. Тэгээ оцсон чинь өнөөх нь бас нэг юм хоёр юм дагуулад аваад ирсэн. Тэгээ мань хүн хүрээд ирж байгаа чинь мань хүнийг болон түүний нөхдийг нь янз бүрээр хилж дислээд байсан болохоор нь за уучлаарай хүн ард минь би твчихгүй нэ гэ гараад ирсэн чинь нөгөө дургуун охин гарч ирээд бас чи тэнэг мэнэг за мэдхгүй тэгэл. Тэгэл манай агуурыг чинь сэтгэлээр унаал. Тэгээ хөөх юм ин ганц муу найз залуураа залгана штэ. Даанч өнөөх нь утсаа вайбратер нь тавиад зүгнийхаа мухарт хийцэн. Мэдрэл муутай болохоор өнөөхөө мэдрэхгүй л дээ. Яаж ч нэмээд хоёр охин дагуулаа явж байгаа. Тэндөөгийн нөгөө ярих юм нь болохоор Амано энэ хоёр манд харилцаанд орж эхэлснээс хойш Тэндөөгийн арьс улам булбархай. What the fuck? Oh, you don't even smile. Тэндөөгийн арьс улмал булбараа зөөлөн болоод үргэлжтэй Амано тархинд нь орж ирэл. Гэхдээ тэгэл хорвоо ертөнц арай л өнгөлөг болоод тий аюу сайхан байна мэн гэд ундгийг. Амано гэхдээ надаас илүү тоглоом харилтгаа. Тэр ингээд жоохон гэлтгсэн чинь Чияки хажнаас нь гэхдээ яг наадах чинь л тийм ээ Амано штэ. Амьдрал дээрх аз жаргал гэхээсээ илүү тоглоомондоо хайртай. Тэг гисэн эдэж найзад болон босодтой санаа тавьдаг сайн хүн гэж мэгээд. Тэг өө хараад ч бас иймэрхүү юм сонсоод байх нь хэцүү байсан болохоор салхийг хагалаж сэдвийг өөрчлөх гэж оролдохдоо өнөө хоёртой цочрол өгж сэргээх гээд байж байхад дахин давтагдашгүй торгон агшин агуурыг хараад авсан даруйдаа зүхтаагаад эхэлнэ. Манай дараас нь гүй энэ тийм бишээ харагдаж байгаа шигэ бишээ гэлэх өөгөө. Гэхдээ тэгээ агуурыг яагаад чи Аманогоо дуудсан байх хорвоо доо нэрээ. Тэгэл өнөө хэд маань асуудлыг зүгээр буюу одоо үл ойлголцлоо яадаг ч байсан залруулад анхнаасаа нэг иймэрхүү байдлаар шийдэ явцсан бол харалтай. Болчвол эцтэй. За тэгэл юмны учир тайлагдаад эхлэхээр угаасаа ихэнх тоглоом эсвэл кино уран зохиолтой анime манга юу нь бол дуустдаг. Гэтэ сайн зовлтгүй манайд бол. Агуурын Аманог дуудчихад байгаа штэ. За тэгвэл одоо жоохон тайлбар явъя л да. Хэрвээ Амано муу банд одоо хүрээд ирвэл нөгөө Тэндөө Чияки хоёрын тархиндаа ургуулж ирсэн Амано одоо юунаас илүү тоглоомоо хайрладаг гэсэн бодол нь одоо биш болж өнөө тоглоомноос илүү агуурыг сонгосон болохоор агуурын энэ хоёр сэвтэй буюу одоо жоохтой болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгвэл одоо ийм юм байгаа. Агуурыг бисээ сандарсандаа Аманог дуудсан. Тэгээ одоо залхаад андуурал явагдсан байна гэж хэлэхгүй бол хүрээд ирнэ гэсэн чинь Тэндөө Чияки эрэггүй хоо тэр угаасаа чамайг тоохгүй тоглоом руугаа явцсан байгаа. Гэсэн чинь ард нь амьсгаад чидэг болдруудаа нэрээ. Тэгэл хүүе өнөө тоглоом яагаав юм аа гэсэн чинь за тэр яах вэ? Найз асуудалд орчод байхад гэж байна. Үгүй яахаа уулын сэтгэл юм л та. Даанч энэ хідэн тэнхүүдийн тархийг улам одоо зовоох болж байгаа маа. За ингээл мань хэд бас л нэг тэг буруу ойлголт. Өөрсдийн оюун санаандаа тэгээд харсны маргааш нь өө хараа ганц муу андыгаа найз өхөнтэйгээ хартаж байхад мань тэндээ ингээд уугд цаагаад энэ хоёр ингээд цаашаа хамт бас нэгэн хор худахаар одоо хорон ч сайшин. Тэр өөрсдийнхөө найз өхөн болон найз залуугаа алдах гээд байна гэж бодоод байгаа болохоор нөө агуурын Амано хоёрыг яг иймээ тиймээ болсон уу үгүй юу гэдгийг нь одоо давхарлаж болзоон одоо нялуураад үзье яриад байж байхад нь энэ одоо нөгөө Конохо гэж Чиякигийн дүүн сонсцсон. Тэгэл тэнд орой Амано руугаа заалгаал за маргааш болзоо шүү хувцас унараа бэлтээрээ андгаа солиороо усанд ороорой сой зааваарай. Өнөөрэ давхар болзоо шүү. Тэм болохоор сэтгэлээ бэлтээрээ өөр олон талаа ярихгүй гэдээ уцаад сэлчдэг. За тэгэл маргааш нь тогтсон газараа тохирсон цагтаа би биентэйгээ тааралдаж аваад хососороо болзоог албан ёсоор эхлэх гэтэл энэ хоёр шаврын хаалтыг хардаа. Тэр дүүн ихчигээ бол баацдаг юм байлээ. Зүгээр ихчийнхэн тарих толгой оюун ухааныг бол яаж эргүүлэх юм бэлээ.
Энэ харахгүй юу? За тэгэл өнөө хоёроо дагуулаад сайхан энүүгээр тэрүүгээр явж байна. Тэгээ мэдээж аимшигын байшинд ороод хососоор явнаа. Тэгээ шаврын хаалтууд бол мэдээж саад болно те. Тэгээ өө хараа агуурын хоёр бол өөрсдөө эвтэйхэн болгоод аваа явчихдгийг. Тэгээ Тэндо энэ хэд маань харин энэ хинийгээ хөтлөө яах вэ болоо зогсчдгийг. Гэхдээ юугаач бодоод идэв. Угаасаа ойлгомжтой хоёр шаврын хаалт. Тэгээ манай хоёр гэдэг нь бол угаасаа ойлгомжтой байхад. Гэхдээ Тэндо маань саяны миний хэлснээр явъя гэсэн чинь Ардан Чияки би яг баа гэсэн мэн залууг аваа гарччул яах вэ? Тэгвэр баас нь хатчлаа гэдээ ухаан алдаж малдааш. Гэхдээ тэгэл дүүгийнхаа үрдээс ирэл. Тэгтээ бас Армантга тэгээ мань залуу өөрийнх нь биеийг энэ хүртэл өргөж авч ирсэн гэдгийг нь дүүгээсээ сонсоод бас ичиж мичээд. Тэгсэн дүү нь бас чаавас ичигээ хурд нөхөрт гаргаад гэртээ нэг сайхан амар амгалан амьдарч гээд л байгаа юм шиг байгаа. Тэгээ яг энэ үед бол өөрийгөө шаврын хаалт гэдгийг мэдэрчнэ. Айгу хэцүү. Тэгээд энэ хоёр манд хоёулахнаа үлднэ. Гэхдээ мань хүү найз охинтой юм болохоор янз бүрийн төсөөлөд хүлээлт тавьж болохгүй. Ерөнхийдөө л нөгөө мань залуугийн бүх юмнаас илүү тоглоомод анхаарал хандуулдаг гэх одоо ташаа ойлголтыг Амана өөрийн биеэр одоо өөрийн амаараа залруулж өө хараа агуурын Тэндо та эдмэн ч бас одоо надад чухал хүмүүс болсоо гэж хэлээд тэгэл үдсэн чинь яг тэр цаанаас нэг тал нүүр мань хоёрыг харж байна үсттэй. Тэгээ нууцаар харж байгаа нь баригдаад Тэндо мань залуураа залгаад ярих гэсэн чинь Чияки битгий гэж мэгээд энэ мэн залуу заван маваар нь дуудаал жигтэйхэн байсан чи одоо битгий байж. Шууд жиж унгаагаал найз охинтойгоо ярина үсттэй. Гэхдээ мань хүн бол тийхгүй л дээ. Бүхэл бүтэн найз охиныхоо дуудлагыг өөр өхнөөс олж таслуул яах вэ? За тэр тоглоом яах вэ? Гэхдээ өдрийн эцэст ашгүй нэг юм те. Хин хинийхаа юу вэ гэдгийг одоо ухаарсан мэт. Хин нь одоо хинийхаагаа яаж барих вэ ийх үү гэдгийг гинэт сандгийн юм уу яадгийн. Тэгэл нэг нэгнийгаа хөтлөж аваад тэр шин хараад үзээ тэгээд гос арман тэлхаа маштахгүй. За. Тэгээ маргааш нь хаанаач одоо хонсон байдгийн байгаа. Бүү мэд. Яадаг ч байсан тавуулаа автобус нь шаа. Тэгээ бүр юу аялал маялал болоо явчлаа. Тэгээ явж бүр ийм сайхан армантаг байшинд хүрээд ирдгийн. Тэгээ Тэндо чи яаж ч яг Амано энэ үдийнхаа тэгээ саагаар ээж аштай бас юу. Уул нь бол энэ аним манганууд бас одоо тоглоом хөвчлэн ийм ангаараа клубээр аялж байгаа хэсгүүд аюу гоё байдаг байхгүй юу? Миний хэлж байгааг ойлгож байна. Тэгтээ яг уу энд бол ерөнхийдөө л манхид одоо гейминг клубээр явж байгаа болохоор ерөнхийдөө л тэгээ тоглоом тоглоод байдгийн. Тэгэл эндээ болохоор тоглоомын үн ханш. За тэгэл ерөнхийдөө тоглоом ямар төрөл байх вэ? Тэгээд агуурын болохоор тоглоомыг идэхгүй уухгүй, өмсөхгүй зөөхгүй, хэрэггүй хог. Тэсний оронд өөр юм зарцуулсан дээр мэр гэдгийг. Тэг яг мань хэд болохоор тоглоомны улаан фанууд юм болохоор тоглоомоо өмөөрөл те. Тэгтэл тэр гоё скин авал гоё л өгдөг үстэй. Гоё шүү дээ. Гэтэ яг нөгөө талаас дэлгэцэн дээр арай өөр өнгийн пиксел харах гэж мөнгө төлж ийн гэж бодохоор бас эвгүй юм шиг те. Тэгээ хоёрын аним бол ерөнхийдөө ингэж дуусна. Тэгээ хоёрын аним бол ерөнхийдөө бол сайн аним бол биш. Тэгээ яг би бол одоо зүгээсээ ийм үнэлгээ өгч байгаа. Тэгээ дэлхийн нийтээрээ бол иймэрхүү байдлаар үнэлдэг юм байна. Тэгээ яг хөө тэгэл энэ аним нэг ийм аним байна. Сайн хөгжим гэдэг юм байхгүй. Нэг амар гоцгой зураглалаас байхгүй те. Нэг тэгж тодорч одоо гялалцаж гарч ирээд байгаа дүр байхгүй. Тийм айгүй гоё өөрмөц түүх зохиол байхгүй. Зүгээр л нэг ийм аним байна. Өө юу таслаа.